өнөөдөр удирдах зүйл хуралдаж байгаа зүгээр удирдах зүйл хуралдаад намын баг хурал хязаа хуралдах вэ гэдгийг товлох гэж байгаа болов уу гэж бодож байна. Нэгдүгээрт хоёрдугаарт хоёр дахь одоо асуудал нь гол нь юу вэ гэхээр одоо хэн нэгэн хүний нэрийг ярихаас өмнө шин засгийн газрын өмнө ямар асуудлууд яг тулгамдаад байгаа ямар асуудлууд шийдэх ёстой вэ гэдгээс эхэлж би бол удирдах зүйл дээр ярих болов уу гэж би бодож байна. Нэгдүгээрт нь эдийн засгийн байдал маань нэлээд хүндхэн байна. Экспортын орлого нэлээд хуваарь унсан байж байна. Төсвийн орлого бүрдэхгүй байна. Дутагдж байна. Тэгэхээр шаардлагатай байгаа улсын хөгжлийн төлөвлөгөөнд тулсан ажлууд, төсөвтөр суусан хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх боломжгүй болцсон байж байна. Энүүгээ яах вэ? За дээдлэлт нь валютын нөөц маань нэлээд доошоо яваад идэг. Тэгээд хүчээр барьж байна, ханшаа хүчээр барьж байна. Ханш маань яах вэ? Энэ иргэдийн засагтай ямар одоо нөлөө үзүүлэх вэ? Хамгийн гол нь эдийн засгийг авч явж идэг Монгол улсын эдийн засгийн одоо тулгуур болсон, хөдөлгөөр болсон энэ хувийн хвшлээ яах вэ гэдэг асуудал. За дээр нь нийгэмд бий болоод байгаа энэ одоо шударга ус байдал ерөнхийлөгч хэллээ шүү дээ. Хүн бишээ, хууль засагладаг байх ёстой гэж одоо анх ерөнхий сайд болж байхдаа хэлж ирсэн энэ зүйл маань орхигдсон. Хүний одоо өнгө үзэмжээр асуудлууд шийдэгдэг. Тэгээ эдийн засгийн салбарууд дээр нэлээд хэдэн салбарууд дээр хүндрэлтэй олон асуудлууд үүссэн байна. Энэ бүгдийг яаж шийдэх вэ гэдэг ийм л асуудлаас би бол хүнээ ярих болов уу гэж бодогдож байна. Таны хувьд одоо яригч хүмүүсээс хэн зүг? Таны нэр бас яригдсан шүү дээ. Танд ер нь хэмээх үйл хамт. Гөө би бол ер нь жоохон улс төрийн итгэхгүй байдалтай байжгаад ирж байгаа хүн шүү дээ. Нэг хоёрдугаарт өөрөө намайг удирдах зөвлөлийн гишүүн гэдэг чинь өөрөө улс төрд байгаа. Улс төрөөсөө бол явахгүй. Би явна. Тэгэхээр саяын хэлсэн асуудлуудыг яригдчихээр тэр дараагийнхаа хүмүүсүүдийг ярих нь зөв болов уу гэж бодож байна. За дараагийнх зүйл бол бас энэ олон улсын нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал, улс орны улс төрийн байдлууд тийм тодорхой биш байдалтай байгаа үед бол ер нь Монголын төр талдаа бол нэлээд олон талаас нь асуудлаа харж явах хэрэгтэй болов уу, ярилцах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тодорхойгүй одоо ингээд ийм хүндрэлтэй ийм нөхцөл цаг үед ингээд хурлын тавыг зарлахгүй гэдэг юм уу ингээд удаашруулад байгаа нөхцөлөд юм. Танаа намын дарга би бол танаа намын дарга ерөнхий сайд болох хүн дээрээ нэмэх байгаа юм шиг харагдав. За ер нь манайх бол огт зөрчилгүй гэж хэлж бас болохгүй ш зөрчигддөг. Гэхдээ тэрүүгээ шийдээд явцдаг, дотроо ярилцаад явцдаг. Тэгээд дээр нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал ийм байхад хоорондоо зөрчилдөд эцэстээ хэн очих вэ гэдэг л асуудал байна. Тийм учраас зөрчлийг бол шийдэлцээд явчих болно. Хоорондын хүмүүсүүдийн асуудал яригдээд явчих болно ш. Талдаа жоохон хүн чанар гаргах хэрэгтэй, ноён нуруу гаргах хэрэгтэй, зарчмаа барих хэрэгтэй, хуулиа дээдлэх ёстой. Таны дараагийн одоо засгийн газарт орж ажиллаа гэж санал тавил та. Би бол үгүй гэж бодож байгаа. Ер нь ягаад вэ гэхээр засгийн газар одоо бол энэ их хурл дотроосоо явах нь зөв болов уу гэсэн бодол бол надад байна. Энэ засагт ажилласан сайд нарыг ер нь улиран томилох асуудал яригдах болов. Энэ дээр та ямар байр суурьтай байна? Одоогоор хуруугаар үлгээд авчих сайн ажилласан сайд хүн харагдахгүй шүү дээ. Сая танаа намын гишүүд бас эдийн засгийн ер нь өндөр мэдлэгтэй ийм хүн өнөөдөр цаг үед ерөнхий сайд болох хүн чухал байна гэдэг байр суурь хэлсэн. Одоо яг яригдаад байгаа хүмүүстэр ч юм уу ер нь Монгол Ардын намын эдийн засгийн өндөр мэдлэгтэй ерөнхий сайд хийгээ явуулчихаар лидер байна уу? Та юу гэж үзэж байна? За сая түрүүн би яг үндснээс эхлээ хэлсэн шүү дээ. Эхлээд шин засгийн газар ямар асуудлыг шийдэх вэ гэдгээ тэргүй харна. Дээр нь тэр намынхаа одоо эв нэгдлийг хангаад явах. За дээр нь тэр тодорхой бус байгаа одоо улсын нөхцөл байдал донд ажиллах ийм л хүнээ бол тал талаас нь бодож жагаад гаргаж ирэх хэрэгтэй баг. Тэгээ хамгийн гол нь би бол намын эв нэгдэл гэж бодож байгаа. Тэгээ хоорондоо хөлөөж хилцээд улс дотроо хөлөөж хилцэх биш, нам дотроо хөлөөж хилцээд эхлэх юм бол юу болдгийг бол ардсан нам харуулж байна. Бусад намууд харуулж байна. Энэ бол би бол Монголын эрх ашигт нийцэж байна гэж бодохгүй байгаа. Тэгээ бас нэг жил орчим бас гаднаас нь ажиглалаа. Ер нь тэгээ Монгол улсынхаа эрх ашигыг нэгдэн тавьдаг. Хууль хүн биш хууль засагладаг. Тэгээ хоорондоо эвтэй нэгдэлтэй байх нь зөв болов уу гэсэн ийм л одоо бодолтойгоор удирдах зөвлөх уралд ирж байна.